Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. 9-р хэсэг. Эмээгийн минь сүнс надад тусаа үзүүлсэн бас нэг тохиолдол өөрийн ирэхгүй л бодогдож байна. Тэд сургуулаа төгссөнийхөө дараа хэдэн нөхөдтэй нийлж бизнес маягийн юм хийхэр болов. Манай компани 4 хүнээс бүрдэнэ. Бүгдээрээ л үеийнгийн залуус. Тэдгээр хамтрагчдын маань нэг нь манай дээд курсын оюутан байсан юм. Барсаа гихтэр залуутай хэд хэдэн удаа хамт шоудаж түүнийг дайлж байсан болохоор манер надад бас ч гэж элэгтэй хандна. Бид хоёр халамцуу байж задгаа дээвэртэй машин хөлөглөөд шөнийн цагаар хотоос гарч хөл хөдөлгөөн багтаа сэрэг зам дээр хаазаан тултлан гიშгэж орилолдож явсан тохиолдол бий. Тэгэхэд харин яаж азар осол хичгэлгүй өнгөрсөн бол хэмээн одоо үе үе гайхдаг юм. Парса олон жил нөхөрлөж яваа гэх хоёр найзтай. Тэгээд тэднийг надтай танилцуулж бид дөрөв нийлж бизнес хийхэр болсон хэрэгэлтэй. Миний анзаарснаар тэдгээр залуус бүгдээрээ л ард тал сайтай, биелэгжүү айлын хүүхдүүд байсан. Бүгд л өөртөө итгэлтэй, гадаад хэлний мэдлэгээр надаас хоол илүү, дэврүүн бодол тээсэн залуус. Олон жил найз нөхөдтэй байж үзээгүй би тэднийг яаж намайг тоосон бол гэж боддог л байсан. Тэдний нэг болсон мэтэр өөрийгөө мэдрэх нь надад их л тааламжтай байдаг байлаа. Тэр гурав нэг өдөр над дээр зорж ирээд мөнгө нийлүүлж хамтдаа аялал жуулчлалын компани байгуулж ажиллах уу гэж санал тавьсан юм. Арай өөрөөр хэлбэл шинээр байгуулж байгаа компанид нь хөрөнгө оруулалт хийж хамтрах уу гэсэн санал. Надад эмээгийн минь үлдээсэн хадгаламж байсан болохоор нэгийг хэрэгэлзэж төвдөлгүй тэдэнтэй хамтрахар шийдсэн. Үнэндээ бол оол зашиг гэхээс илүүтэй тэдэнтэй нөхөрлөх нь надад тааламжтай байсан юм. Ингээд эхний ээлжинд бид өөрсдийн гэсэн вебсайттай болж аваад түүгээрийн дамжуулан гадаадаас жуулчид урьж авчрах болов. Ингээд нэг их олон жуулчин татаж гавэг үнчгэлэн зорж ирсэн цөөн хэдэн хүмүүсийн Монголын хөдөөгөөр аялуулж хэрэндэл мөнгө хийх гэж оролдов. Гэвч бодит байдал дээр нь олж гавсан юм байхгүй л байлаа. Нэг удаа гадаадын 10 жуулч нар баг бүрдүүлж нэг жижиг автобусанд суулгаад өөрөөсөө араас нь тусдаа машинтаа тавхиж хотоос гарцгаалаа. Тэр үед уур амьсгал нэг л хүйтэн манай багийнхан дуушуу муутай болчихсон байлаа. Би шалтгааныг нь гадарлаж л байсан. Үйл ажиллагаа олигтож игдэрч өгөхгүй, мөнгө хаагур яаж урсаад байгааг нь сайн ойлгохдохгүй. Гар дээр ирэх бодит ашиггүй тийм байдалтай байсан юм. Би ч өөрийгөө хамтрагчтаас мэдлэг чадвараар дутуу гэж боддог байсан болохоор нарийн ширийн зүйлүүдэд хошууд өрөхгүй. Нөгөө гурийнхан амыг харсан маягтай л ойр зүрийн ажилд нь оролцох байдлаар явж байлаа. Ялангуяа тэгж хөдөө гадаа явж явах үед миний можааны ажлын гарын эвдүү их хэрэг болдог байлаа. Аяллаа 3 дахь орой билүүдээ Барсаа надад нэг зүйлийн тухай аминчлан ярмаар байна гэж хэллээ. Мэдээч би ч сонс илгэлээ. Тэгтэл манер намайг энэ компанид дахин нэмж хөрөнгө оруулалт хийх үү гэж байна. Би ч өөртөө байсан бүх хадгаламжаар хөрөнгө оруулалт хийж гисэн болохоор дахин нэмж гарах юм байхгүй гэд үнэнээ л хэлсэн. Тэгтэл Барсаа чамд 4 өрөө байр байдаг үсттэй. Түүнийг барьцаалаа зээл авчаач. Ирээдүйд ирэх ашиг нь нэг биш бүр 10 байр болоод л хүрээд ирнэ гэж хэлдэг юм байна. Би ч хичнээн мэдлэг чадвараар гавихгүй ч гэлэн түүний тавьсан дээр санал бол огт хэрэгжихгүй үлгэр гэдгийг нэг муухан мэдгэтгэн байлгүй яах вэ? Би Барсагийн саналд шууд л татгалзсан. Надад байгаа сүүлийн өмч эмээгийн минь үлдээсэн тэр байр. Би тэр байраараа хизээч тэнцэн тавихгүй. Уучлаарай. Байдал ийм хэмжээнд хүрсэн бол би өнөөдрийг хүртэл компанид оруулсан мөнгөө буцааж татъя та. Намайг зөвөр ойлгоорой найз минь гэж хэлсэн. Мөнөөх минь юу ч хэлэхээ мэдэхгүй хэдэн хоромд дүлгнэж байснаа эцэст нь их л урайлах ханаар тэгэлгүй яах. Тийм бол зүгээрээ хотод 30 гудаа чиний мөнгийг данс руу чин шилжүүлээ. Найз нарын чамайг ирээдүйд илүү их ашиг олох сонирхолтой байгаа болов уу гэж бодож тийм санал тавьсан юм гэж хэлээд өнгөрсөн тоо. Ингээд хөдөөгөр явсан тэр аялал дуусах тийшээ хандаж бид дөрөв аяллаа хаалт болгож бяцхан найр хийх юм болов.
Ямар ч нэг аяллаа төслийн ард гарлаа гэдэл бүгдээрээ дор бүрнэн сэтгэл өндөр. Бидний дагуулж явсан өнөө хэдэн гадаадын жуулчид майнч гайхалтай аяллаа өндөрлүүлж байна гэцгээгээд нэг л их уусан халамжсан хүмүүс болцгоогод явчихлаа. Миний сэтгэлж чухам их хөдөлсөн байлаа. Тэгээд Барсагийн хийж өгсөн болгоныг бас дээрээс нь өнөөх хөөрсөн хэдэн жуулчдынхаа хийж өгсөн болгоныг татсаар нэг мэдхэд тасарч гаж. Тэгээд л өглөн сэргэд бүүн хэрэг мандсан байх нь тэр. Жуулчдын гар дэшинд байсан өдөө төдий үнэт зүйлс бэлэн мөнгө цөм алга болсон гэх бөгөөд хамгийн хачиргалтай нь энэ хэрэгт би буруутгагдчихв. Учир нь миний ингэрийн халааснаас нэг жуулчны хитвч бас нэг үнэтэй зүйлт нь гарч ирсэн хэрэг. Би үнэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Ядж жахад санаж байгаа юм нэг ихэнч байхгүй. Хүн толгойдоо бүгд л над руу дайрч давшлаад эцэстэн би өөрөө ч тэднийг хилээд байгааг үний юм болов уу гэж эргэлзэх дээрийн туллаа. Эд зүйлсэн хулгаад алдсан гадныхан ч өөрсдийн харьяа элчин сайдын яам дурган холбогдож гомдол мэдүүлээд би тун хүнд байдалд орж эрдэн ганцхан өдрийн дотор л амьдрал минь орвонгороо эргэхэд хүрлээ. Тэгэд эрдүү маргааш нь гихтэл бүгдээрэн хотод ирцгэж цагдаа нарт байцаагдаж эхлэв. Гадны жуулчид байтугай манай багийн 3 хүртэл миний эсрэг мэдүүлэг өгөхөд нь би эхлээд итгэж чадаагүй. Хамтдаа ярилцаж байгаад болж өнгөрсөн зүйлийн учрыг олж энэ асуудлын ард гарна гэцгээж байсан нөгөө 3 маань намайг цагдаа нарт гадныхныг тонох тухай дурсаж байсан гэх ухааны юм хэлэхэд нь би үнэндээ л гомдож билээ. Чухам энэ хурж байж л би өөрийгөө нөгөө хамтрагч 3-ынхан ов мэхэн тунсан гэдгийг ойлгосон юм. Бүх хүний ам миний эсрэг чиглэжхээр гарах гарцхөө болж хэлэх өгч олддгүй юм билээ. Хүний олон хүнээ барьдаггүй гэлцдэг. Гэвч бодит байдал дээр бол барьдаг юм байна лээ. Би яаж чадахгүй боломж шахагдаж юун өмнөх компанид оруулсан мөнгөө буцааж авах нь байдхан харин ч бүр нэмээд өчнөн их хөрөнд орох шинжтэй. Энэ бүхнээс хамгийн муухай нь өөрөө хэлс хэрэгт гүтгэгдэж байгаа минь байсан юм. Найзууд гэж бодож итгэж явсан тэдгээр залуус намайг зүгээр л ашиглахын тулд миний өмнө худлаа хэлбэрддэг байсныг нь мэдээд үнэхээр л сэтгэлээр унсан та. Ингээд би бүх зүйл шийдэгдэхийн урд шөнө гэртэн яахаа мэдэхгүй шаналн сууж угаад нас барсан эмээгээс чин сэтгэлээсээ гойсон юм. Намайг энэ орооцолж байгаа хүнд байдлаас минь гаргаад өгөөч гэж. Мэдээч эмээ минь миний тэр гуйлтанд бодитоор хариу хэлээгүй. Ер сонссон эсхийг нь ч мэдэхгүй. Гэвч маргааш нь жинхэнэ гайхамшиг болж хувирсан юм да. Тэр сүүлийн өдөр бид бүгдээрийн цагдаагийн газар нэг өрөөнд сууж угаад сүүлчийн мэдүүлэг өгөх ёстой байв. Эдийн албан ёсоор асуудал шийдэгдэжгээгүй ч эцсийн дүнд баларч хохирох хүн нь би гэдг нь бараг л тодорхой болоод байсан хэрэг. Тэгтэл тэр өдөр цагдаагийн газар олон хүмүүсийн өмнө Барсагийн ярьсан яриа ёстой л бүх зүйлийг оронгоор наригулсан дээ. Үнэн дээр би байтуган бусад бүх хүн Барсагаас тийм үг сонсно гэж огтхон ч төсөөлөөгүй байсан. Барса ихэндээ намайг бид сүхийг сайн залуул гэж боддог байсан. Түүнийг ийм зүйл хийсэн гэдэгт итгэхэд бэрхэл байна. Гэвч хүн бүрийн мэдэж байгаачлан бүх хүн энэ юм хойно гэж ярьж ихэлснэн гинтхэн бие нэг татхунс хийх мэт болоод хэсэг зур яриагаан завсралчихсан. Тэгэд үргэлжлүүлсэн яриа нь хамаг амьтны чихийг дэлдийлгэж нүдийг нь бүлтийлгсэнтэй. Хоолойн цахирдж биеийн жижигнэж угаад ярьсан тэр яриаг нь би одоо хэрн бараг л үг үсэг гээйлгүй бүгдийг нь сайн санддаг. Өндөө бол аяллаас бух тэр сүүлийн орой шоу зохиох нь миний санаа байсан. Шоу хийх нэрээр сүхийг нүхэнд унгах бид гурвын төлөвлөгөө байсан л та. Учир нь сүхийг компанид оруулсан мөнгө буцааж татна гэдээвсэн юм. Тэгсэн бодит байдал дээр манай компанид юу ч байхгүй. Бид гурав сүхигийн оруулсан мөнгийг мөрөдөө тоглоомд алдчихсан. Олон газар зээл тавьсан. Тэгээд ганц нэг аяллаа үйлчилгээ үзүүлж олсон мөнгөн бүгдийг нь зээлнийхээ хүнд төлж байгаа ч тэглээгээ зээлийнхээ хүүхч бүрэн төлж хүчрэхгүй болсон. Улмаар энэ хүнд байдлаасаа гарахын тулд бид дахин зээл авч мөрөдөө тоглож алдсан аргаараа мөнгө олох гэж хичээсэн ч бүтлгүүцсэн. Бүр л илүү гүнзгий нүхэнд унсан. Бид гурав дор бүрнээл ар гэрээсээ мөнгө хулгайлж түүгээр үүссэн хүнд нөхцөл байдлыг дөнгөжл намжаах төдий арга цааж өдөр хоногийг арай ядан хөнгөрөх болсон. Энэ тухай бид гурав сүхэд мэдэгдэв.
Эцтэй сүхийг аргалаад түүний байрыг нь заруулах талаар хоорондоо зөвшөлдөж эхэлсэн юм. Тэгээд аргаа олохгүй яваад л байсан юм. Эцэст нь аяллаа хаалт нэрийн дор зохиосон тэр сүүлийн шоун дээр бид зөвхөн улан бусад жуулчдын уух юмд зориудаар өндөр тунтаа нойрны юм хийж удгаад бүгдийг нь унахчихсан. Тэгээд л бид гур үүр цагаас өмнө жуулчдыг бүрэн тонсон. Энэ хэргийг сүхээд тогохын тулд түүний бие тулгаалсан зүйлсээс мерсерийн мүлдээгээд үлдснийг нь урдчилж бэлдсэний дагуу найдвартай газар нуусан. Мэдээж бид гуравч гэсэн өөрсдийгөө хамаг ямиг алдсан мэт болж өөрсдийгөө тонч жүжиглсэн. Ингэснээр сүхээд бүх хэргийг тохож чадахгүй байлаа гэхэд ядаж тэр явдлаар шалтгаглаад сүхээгийн компанид оруулсан мөнгийг буцааж өгөхгүй байх нөхцөл үүснэ гэж үзсэн юм. Хотод ирээд байцаалт явагдаж байх зур бид гурав хулгайлж нуусан байсан зүйлсээ найдвартай хүнээр энд авчруулсан. Жуулчдаас тонсон бэлэн мөнгө үнэт эд хэрэгслүүд одоо миний гараажд байгаа. Энэ бүхэн санснаас амархан хэрэгжсэн. Ингэж амар болгохын тулд би үеэл ахын тусламжийг авах хэрэгтэй байсан юм. Үеэл ах минь энд ажилладаг цагдаагийн офицер. Тэр намайг юу хийснийг мэдэхгүйч сүхийг энэ хэрэгт буруутгах тал дээр бид гуравт их сайн тусалж өгсөн. Барсаг тэр хэрэг нь туусгахад өрөөнд ёстой л нам гүн болж ялаа дүнгэнхэн дуулдаж байлаа. Барсагийн нүүрний арьс шазган нь датагнаж нүднээс нь нулимс урсаж байсан тод гихчин санагддаг. Тэр гарцаа байхгүй өөрөө хүсээгүй хэрнээ дээрх бүхнийг ярьсан. Өөрийгөө тийм зүйл ярьж байгаадан итгэж ядан татгунаж байсан хэргэлтэй. Гэвч тэр өөрийгөө удирдах чадлагүй бүх хүннээ хэлсэн юм. Оюун ухаан хил амыг нь яг л өөр гадны хэн нэгэн атгачихсан юм шиг л байсан та. Эцэстэн энэ бүхэн дуусгаад тэр яг л утсыг нь хайчилсан хүүхэлдэй шиг шалан дээр гулжин унж жаахан хүүхэжиг цөрхрэн уйлж би юу гэд хуцчих вэ гэдэл гаслаад байж билээ. Дараа нь түүний гараажнаас жуулчдын алдагдсан эд юм солдож Барсагийн хэлсэн бүхэн үнэн болж таарсан юм. Үнэхэр л итгэхэд бэрх үйл явдал болж өнгөрсөн төө. Би Барсаг чухам яагаад хамгийн сүүлийн тэр мөчөд тэгж хамаг үннийг хэлснийг мэдэхгүй. Гэхдээ сэтгэлийнхэн гүнд энэ бүхний цаана эмээ минь байсан гэдэгт итгэдэг. Тийм ээ. Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.